За сэмэнөө сонон байна. За 4 сарын төлөв байдал уншлагадаа тавтай морил хэрвээ уншлага тань таалагдаад, татагдаад, сонирхолтой санагдаад энэ бичлэг дээр дарсан болвол энэ бичлэг дотор тань зориулсан мессеж мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. За уншлагаа эхлэхээс өмнө ерөөхдөө сүнслэг ертөнц, сахиусны ертөнц гэдэг зүйл үнэхээр жинхэнэ бодит зүйл байдаг гэдгийг би айгуу сайхан хэлж өгмөр байна. Энэ зүйл жинхэнэ байдгаас гадна ууг нь хүн төрлөختөө сахиуснуудтайгаа байнгын чөлөөтэй харилцаатай ярилцдаг, ойлголцдог, мэдээлэл солилцдог байх учиртай юм гэсэн. Гэтэл яагаад ч юм хүмүүс сахиусуудтайгаа чөлөөтэй ярилцах чадвараа алдсан гэдэг ч юм уу. Эсвэл энэ чадвараа өөрсдөө дутуу үнэлдэг болсон. За тэгээ сахиуснуудтайгаа бурхантайгаа ярилцах чадвараа олоод нээчингүүд иймхэн л байсан юм уу? Энэ л байсан юм биш үү гэмээр ийм энгийн зүйлсэн байж таардаг. Зүүн сувин гэж яриад байгаа тийм байна. Тэгэхээр дэлхий дээр бол бүгдээрээ сайхан зүүн сувин бүрэн нээгээд бүрэн ашигладаг болоогүй байгаа. Тэгээ тэр хүртэл сайхан таран уншлах гэдэг зүйлээр таныг сайхан сахиусны мессежтэй мэдээлэлтэй нь холбож өгье. За тийм байна. Окей. Тэгэхээр 4 сард юу тохиох вэ гэдгийг хараад үгэй. 4 сард юу тохиох гэж байна? Үүндээ яаж бэлдэх үү? Тэгээ ямар ач холбогдолтой байх нь гэдгийг нь олж мэдээд сайхан хүчрэхгээр 4 сарыгаа ухтацгаая. За 2026 оны миний таран уншлага дээр 4 сард ерөөхдөө их ядралт ирнэ гэж гарч ирсэн байсан. Ядралт эрхийн хажуугаар таныг ядраадаг байсан хүчин зүйл нөлөөнүүдээ та өөрөө олж мэдээд тухайн зүйлсүүдээс салах боломжтой болох болно гэж миний таран уншлагаар гарч ирсэн байна лээ. За тэгэхээр энэ удаа таран уншлага хийхэд яаж гарч ирэх нь бүгдээрээ харцгаая. За хөдрөө сайхан аль болох микрофоноос холхон холилцохой. Тэгэж хүмүүсийн чихийг нь хайрлаж өгөхгүй бол болохгүй бах. Окей, за 4 сард юу тохиох вэ? Энэ бичлэг танд ямарваа нэгэн байдлаараа татагдаад, таалагдаад зүгээр л дармаар санагдсан эсвэл таны YouTube feed дээр гарч ирсэн бол энэ бичлэг дээр тань зориулсан мессеж байгаа юм шүү. За өөр таарсан мессеж явуулахын тулд заавал файл буюу сонголттой уншлага авах шаардлагагүй байдаг юм байна. Окей. За 4 сар тохиох зүйл бол the moon сар гэд хүзэр доошоо харж гарч ирсэн байна. The moon. Зарим хүмүүс 4 сард их ач холбогдолтой зүү зүүдлэх болно. Маш ач холбогдолтой зүү зүүдлэх болно. Им зүүн савингийн, зүүн бэлгийн мэдээлэл мессеж олж авах болно 4 сард. Их хүний амьдрал нэг юм цөөхөн ач холбогдолтой, ерөөсөө хизээч мартагддаггүй, санаас гардаггүй зүүд гэж байдаг да. Надаас нэг тийм цөөхөн 2-3 зүүднүүд байдаг. Яг нэг тийм төрлийн зүүд 4 сар тохиох боломжтой. За бусад хүмүүсийн хувьд энэ жоохон dark буюу жоохон эвгүй мэдээлэл байж болзошгүй. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд 4 сард та мэхлэгдэх болно. Харанхуй буруу зүйл дунаад буруу зүйлд мэхлэгдэх болно. Тэгээд жоохон тархиа угаалгуулах болно гэж харагдаж байна. Тэгээд тархиа угаалгуулсныгаа гол нь 4 сар дотроо олж мэдэхгүй байх магадлал маш өндөр байна. За хөзөр нэмж сугалж мэдээлэлээ нэмж харъя. За мэдээлэл нь шууд сахиусаас нь авцгаая. Тэгээ би болохоор зохиож өөрөө мэдж дур мэдж хэлж байгаа юм биш. Би бол ерөөсөө сахиусны хэлий гэсэн зүйлийг нь хэлж өгдөг микрофон төдий хүн юм шүү. Миний өнөөдрийн мейкап жоохон сонир санагдаж байгаа гэж бодож байна. Гэхдээ надаа гэж ирвэхээгээр хүрээлэгдэх гой санагдсан. Тийм болохоор хийсэн байгаа. За дараагийн үзэр болохоор The World хорвоо ертөнц гэдэг юм лууны зурагтай хөзөр байна. Гялаагаад ахын. За The World хорвоо ертөнц лууны зурагтай хөзөр байна. За 4 сар тохиох зүйлсийн хүмүүсийн яг мессеж нь хоёр хуваагдаж байна. Нэг тал нь болохоор их эвгүй зүйл дунаад их эвгүй зүйлсийг тулаад явах хүмүүс. Нөгөө хүмүүс нь болохоор ийм яг гой жинхэнэ
лаг, дорвитой, гоор сүнсний ертөнцид нэвтрэх болно. Зарим хүмүүсээр 4 сар жихнээсээ астрал аялал хийж үзэж магадгүй. Тэг хөөхөн сүнсний ертөнц гэдэг чинь сахиусны ертөнц гэдэг чинь яг жинтэй юм байна, жинхэнэ юм байна гэдгийг олж мэдэх зүйл зарим хүмүүс тохиох болно. Бусад хүмүүс нь болохоор нилийн харанхуу, нилийн эвгүй, заллан, мих гэдэг ч юм уу тийм сүнслэг гэж жүжиглдэг. Гэхдээ сүнслэг нэрийдлэр маш хэмжээний лөө ирээдэг ийм зүйлд унчаад тэрнээсээ 4 сарынхаа дотроо буцаад сэргэж гарах болно. Тэгээ сэргэж гарах үедээ магадгүй өөр улс оронд очсон байх гэдэг ч юм уу тий эсвэл ямар ч хэлсэн амьдрал нь шал өөр болсон байх болно. Гэтэ тэрнээсээ эхлээд тэр явдлаас хойш амьдралын мөн чанарыг илүү сайн ойлгоод амьдралаа шинжлэх боломжтой болох болно. Тэгэхээр ямар ч хэлсэн үр дүн нь бол сайн байх болно. Гэхдээ тийм юм. Энэ сайн үр дүнд хүрэхийн тулд гол нь та заавал мэхлүүлэн байж сүнслэг ертөнцтэй танилцах уу эсвэл шууд юм шулуун шударгаар яг зөв их сурвалжаасаа зөв юм замлаар яваад зөв сүнслэг зүйлсээ анханасаа зөвөр явах уу гэдэг ийм сонголт одоо танд гарч ирж байгаа юм байна. Аль сонголт нь байсан бай таныг юм жинхэнэ дорвитой сүнслэг ертөнцид нэвтрүүлж өгнө. Гэхдээ нэг нь одоо луйрдуулж үзснийхаа дараа юм ойлгоод нөгөөх нь болохоор юм гой зүүдмүүд астрал аялал хийх гэдэг ч юм уу те юм гой сүнслэг сахиустай уулзаж үзэх гэдэг ч юм уу те ийм гой аргаар уулзах боломжтой байна. Ийм хоёр замнал байна. Аль нь тохиох вэ? Энийгээ та өөрөө шийдэх боломжтой. За яаж алийг нь тохиолгуулахыг шийдэх вэ? Зөвлөгөө харъя. За зөвлөгөөг нь харъя. За уншлага энэ хүртэл таалагдж байна уу? Ямар санагдаж байна вэ? Би мэдхийг хүсэж байна. Миний хийж байгаа юм хүмүүст нэг сайн хүрэхгүй байгаа тахлаар би сэтгэлээр унах гээд байдаг. Тэгээ тэрнээсээ болоод ч гэсэн би таруу уншлагаа нэг хэсэгтээ зогсоосон баг. Өөг нь амар сэтгэл гаргаад чанартай уншаад байна. Чанартай мэдээлэл энэ гэ бодоод хийгээд байдаг ч гэлээ хүмүүс нэг сонин хүлээж аваад хахаар надаас аягүй сонин санагдаад байдаг. Тэрийг тодорхой хэмжээнд ангаасан байгаа боловч бүрэн ангааж бүрэн зүгээр болсон гэж хэлэхгүй. The solar calm clarify тодруулга solar calm. Окей. За тийм ээ. Тэгэхээр та 4 сарда юм нэг бол гой замналаар сүнслэг ертөнцид нэвтрэн эсвэл жоохон юм эвгүй байдлаар та яг үнэхээр мэхлэгдэж ашиглуулж тэгээ хар барааныг нь үзчихэж сүнслэг замналд нэвтрэх боломжтой байна гэдэг байгаа тийм. Тэгээ бүр илүү хар мэдээлэл нь болохоор та чөтгөр мөтгөрт хуурдагдчих болцсохгүй. Яг тийм чөтгөр гэдэг ч юм уу, тирэн гэдэг ч юм уу юм муухай сүнслэг биетүүд яг үнэндээ оршдог. Сахиуснуудын яг жинхэнэ лаг гой сахиуснууд нь ч байдаг. Тэрний хажуугаар юм төөрсөн сүнс гэдэг ч юм уу тийм муухай эвгүй аимшигын биетүүд нь ч гэсэн оршчихдаг. Тэгэхээр яг аль замналаар нь зөв замналаар нь яваад гой зүйлсийг амсаад ингээ вау гэд боддоор мэдрэх үү эсвэл хар бараанаар нь туулж аваад эцэст нь гэрэл хараад эцэст нь зөв зөнд орох уу амархнаар явах уу хэцүүр явах уу гэдэг та өөрөө сонгох дээр тулчаад байгаа. Энийг нь яаж та зөв замыг нь мэдэх вэ? Яаж ойлгох вэ гэх юм бол ерөөсөө юмны учир тайлагдана гэдэгт итэг 100% итэг хэрэгтэй. Юмны учир тайлагдана юм одоо ингээд ойлгогдно make sense хийн гэдгийг энэ зүйлийг битгий алдагдвал би энийг аягүй сайн тайлбарлаж чаддаггүй яах вэ? Яах вэ? Ямар хэцүү бэ? So calm. Тэгэхээр гэд хүмүүс зарим бүлгэн хүмүүс сүнслэг зүйлсийг зүгээр шууд ингээд байгаагаар нь хүлээд авчдаг тийм үү? Ингээд одоо жишээ нь астрологи ярьж байгаа хүмүүс дундаас за номын ордынхан бол шалаг гэд юм байна гэх мэт мэдээлэл гараад ирэнгүүт тэрийг нь тийм шүү дээ тийм биш үү дээ гэд ингээд зүгээр өөрийн логикоор өөрийн оюун ухамсараар шалгахгүйгээр өөрийн зүүн бэлгээр мэд шалгаж ингэж тандахгүйгээр тийштэй тийм л юм байлгүй дээ гэд ингээд хүлээгээд авчдаг. Жохон гинэн байдаг гэсэн үг. Харин зарим хүмүүс болохоор сүнслэг ингээд янз бүрийн мэдээллүүд онлайн орчинд байдаг, дэлхий дээр ч байдаг ном янз бүрийн буруу зөв юм сүнслэг мэдээлэлтэй номнорч хүртэл байдаг. Тэгээ лаг багш гэж байгаа хүмүүсийн мэдээллүүд нь зарим хүмүүсийнх нь мэдээлэл нь муу, зарим хүмүүсийн мэдээлэл нь сайн янз бүр байдаг. Энэ мэдээллүүдийг юм шүүлтүүртэйгээр ханддаг, авах гээх ухаанаар ханддаг. Ингээд сонсоод
уншаад үзэнгүүт ингээд надад ингээд тархинд бууж гин үү, буухгүй байна уу, тэ ойлгогдож гин үү, ойлгохдохгүй байна уу ингээд сонсвоос л угаасаа юм сэжигтэй байна уу, сэжиггүй байна уу гэдгийг ингээд яг үнэхээр ингээд шүүж чаддаг хүмүүс гэж бас байдаг. Тэгээд яг шүүж чаддаг хүмүүс, шүүж чаддаггүй хүмүүс хоёрын нь гол ялгааг нь сахиусан энэ хөзрөөрөө юу гэж тайлбарлаж байна гэхээр шүүж чаддаг хүмүүсүүд нь юм ойлгогдох ёстой гэдэг ийм үзэл бодлыг баримталдаг. Харин гинэн хууртагдаад байдаг хүмүүсүүд нь зарим ихэнх юм ойлгогддог штэ амьдрал угаасаа л ойлгомжгүй гэд ийм үзэл бодолтой байдгаа гэж харуулж байна. Тэгэхээр та яг аль нь явах гэдэг өөрөө сонго. Тэгэхээр та яг зөв орн явах юм тулд амьдрал гэдэг зүйл чи ойлгогддог, логиктой байдаг. Ингээ шалгаа тандаад ингээ мөрдөөд үзэх юм бол хариулт нь ингээд нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр гэж гарч ирж байгаа шиг ингээд гой буудаг, тарих толгоонд ингээ гой сайхан буудаг. Тэг ингээ зөвөр буугаад тийштэй гэд ингээ таардаг, болдог, ойлгомжтой байдаг гэдэгт битгий бууж уу. Тийм байна. Тэнцлэр сүнслэг зүйлс мэдээж юм санаа барьцгүй тийм үү. Үнэхээр мэдээж барьцгүй. Би амар хитрхи нуршиж яриад уулзшгүй уучлаарай. Тэгээд миний ийм төрлийн бичлэгүүдийг нэх олон хүн үздэггүй сонсдоггүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ би бичлэгээ ингэж хийх болсноос хойш яг сонсож байгаа, хүлээж авч байгаа цөөн хүмүүсүүд нь яг нэрнгээсээ ойлгоод, нэрнгээсээ үр шимийг зөвөр хүлээж авч чадаад байгаа учраас би сар бүрийнхаа бичлэгүүдийг ийм байдлаар хийхийг үргэлжлүүлье гэж бодож байгаа. Тийм ээ. Тэгэхээр цөөхөн үздэг болсон ч болтугай тэр цөөхөн хүмүүсүүд нь миний мессеж миний хэлж байгаа зүйл тэгээ сахиуснуудаас ингээ орж ирж байгаа зүйлс бууж чадчихвэл энэ надад урамтай байдаг. Олон хүн үзэх шаардлагагүй гэж би бодож байгаа. Тийм ээ. Тэг буцаа сэдвтэ ороход сүнслэг ертөнц ийм барьцгүйч гэлээ. Үнэхээр ийм барьцгүй зүйл мөнч гэлээ. Энийг хөөгөөд мөрдөөд үзэх юм бол хариултууд нь гарч ирдэг. Яг нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэж байгаа юм шиг ойлгомжтой болж ирэх үе ирдэг. Тэр ойлгомжтой болохоос нь өмнө ойлгомжтой болцсон юм шиг бүүж үжигл. Ойлгомжтой болцсон юм шиг, ойлгомжтой болсон байх ёстой юм шиг бүү өөрийгөө шах. Тэр мөч хүртэл нь энэ жоох ойлгомжгүй байна да. За ойлгодооч юм шиг ойлгохгүй юм шиг жоохон зүгээр нээлттэйгээр хүлээж ав. Гэхдээ бити 100% ингээд ойлгомжгүй, улаан цам ойлгомжгүй байгаа юм бити 100% итэг. Итгэхтлээ мөрд, итгэхтлээ судал гэд авах гээхийн ухаанаар хандаад ингээд үз гэдэг юм хүчтэй зөвлөгөө гарч ирж байна. За 4 сарын төлөв байдал дээр нь энэ бас зүйл дээр нь нэмэлт хүзрийг харъя. Өөр ямар мэдээлэл гарч ирэх нь вэ? Өөр ямар мэдээлэл гарч ирэх нь харцгаая. За 2 3 үзэр нисэж гарч ирлээ. 4 үзэр байна. За эхний үзэр нь болохоор Ace of Cups. Сайхан дурлах, таалагдах, сэтгэл дүүрэн байхыг илтгэдэг үзэр байна. Ace of Cups. За 2 дахь үзэр нь Two of Swords доош харсан байна. Шийдвэр гаргах. 3 дахь үзэр Five of Swords, 5-ын элд. Ялалтыг бэлэгдэж болох уу? Ялагдалтыг болон нарийн ширээнийг бэлэгдэх, тэмцлийг бэлэгдэх боломжтой үзэр байна. Эцсийн үзэр нь Four of Cups, 4-ийн аяга. Окей. За 4 сард хэд хэдэн зүйл тохиох гэж байна. Бас энэ сүнслэг аян замналаас гадна зарим хүмүүс ихэр төллийнхаа аян замналд сэтгэл шулуудах болно. Эсвэл ихэр төлдөө дурлах болно гэж харагдаж байна. Яг ийм хайр дурлалын зүйл дээр нөхөрлөл үерхэл өөрт юу таардаг, юу таарахгүй гэдэг дээрээ яг үнэхээр юм гой мэдрэмж аваад, гой тохиолдол тохиогоод тэрэн дээрээ зарим хүмүүс сэтгэл шулуудаж байна. За нөгөө талаараа бас үүний хажуугаар яг юу танд таалагдахгүй байна, юу танд тохирохгүй байна гэдэг нь бас ингээ үнэхээр ил тод болж гарч ирэх болно. Энэ бас 2026 оны сар болгоны төлбийг харуулсан онцлогтой гарч ирсэн. Энэтэй мессеж нэгэн зэрэг байна. Яа тэгвэл 2026 оны хөзөр дээр Two of Cups 2-ын аяг гарч иржсэн. Энэ бол тэргүүн аяг буюу яг тэр хөзрийнх нь өмнөх хөзөр гарч ирж байна. Тийм. Тэгэхээр 4 сард та юу танд таардаг, юу танд болдог гэдгээ үнэхээр
тодоор олж мэдэх болно. Тэгээд үн дээр сэтгэл шулгуудах болно. Тэгээд нэг өөрийнхөө яг өөрт таардаг, өөрт гой болдог зүйлээ олоод мэдчихэнгүүт бас юу таардаггүй байсан юу сэтгэл ханамж яг үндэ сэтгэл ханамжгүй байдаг. Энэ нь ингээд дүвийгээд гараад ирнэ. Ойлгомжтой болоод гараад ирнэ. Энэ нь ихэндээ гой санагдахгүй. Өмнө нь өөрт таалагддаг, өөрт гой санагддаг байсан зүйлээ мэддэггүй байх үед тань таалагдахгүй зүйл ингээд таны амьдралд орчил байдаг, үн окей санагддаг байсан бол одоо 4 сараас эхлээд тэр зүйл окей санагдахаа болж эхэлнэ. Асуудалтай байсан юм байна штэ. Энэ зүйл чинь гоё биш юм байна штэ гэдэг нь ингээд дүвийгээд гараад ирнэ. Тэгээд дүвийгээд гараад ирсний дараа танд яг үндэд жоохон төвхтэй санагдах болно. Оо яасан төвхтэй юм болоод анзаарчваа. Одоо би яах юм бэ гэдэг ч юм уу те ингээд юм төвхтэй мэдрэмжүүд орж ирнэ. Ингээд цагаа өрцөн ч юм шиг мэдрэмжүүд гарч ирэх боломжтой. Би шал дими юм дээр анхаарчиж би энэ шал дими зүйлийг болгох гээл хичээгээд байсан байна гэдэг ч юм уу те. Ингээд юм сэтгэл ханамж буурах мэдрэмж 4 сард орж ирэх боломжтой. Гэтэ үүнээс битгий энэ нь ердөө та туршаагч байгаагийн шинжмаа. Тэ өөртөө илүү таардаг, өөртөө илүү дурладаг, илүү таалагддаг, илүү санагддаг зүйл рүүгээ ингээд туршаагч байгаагийн шинжимт. Ингэнгүүт ч тэгээ хуучин мэдээж таалагдхаа болоод эхэлнэ тийм үү. Таарахгүй байгаа нь вибрац нийлэхгүй байгаа нь таалагдхаа болоод эхэлнэ. Үүнээс бити санаа зов гэхдээ 4 сар жаахан сэтгэл готролд орохоор байна. Энэс болоод үүн дээр нь би нэг сайхан жинтэй сайхан зөвлөгөө хараад өгье. За үүн дээр нь жинтэй нэг сайхан зөвлөгөө хараад өгье. За энэ маш хөөрхөн зурагтай үзэр гарч ирж байна. Six of Cups 6-гийн аяга. Ийм 2 дагин гэх юм уу те үлгэрийн дагин, ээж дагин, охин дагин 2 байгаа юм уу? Үнэхээр хөөрхөн зурагтай. Хүзэр байна. За энэ хүзэрнийх нь утга нь болохоор ирээдүйдээ анхаар. Ирээдүйдээ та юу хүсэж байгаа бод. Та өнгөрсөндөө ингэсэн штэ, өнгөрсөндөө дими зүйлд цаг үрчжээ, цаг зарцуулчихжээ гэж бодохын оронд ирээдүйдээ ямар баймаар байна, ирээдүгээ ямар байлгамаар байна гэдгээ бодох хэрэгтэй. За бас түүнээс гадна ирээдүгээс илүүтэйгээр яг одоо цагтаа та ямар баймаар байна. Тэр өнгөрсөн тохиосон зүйлсийг одоо ингээ хаваад хайчээ те. Та магадгүй 4 сар хүртэл магадгүй та бүтэн 4 курс 4 жилийн турш гэд ямарваа нэгэн мэрэгжлийг сонгоцсон сургуульд сурсан байж болцсошгүй. Гэтэл ирэх 4 сард энэ дими зүйл ээж энэ таны дуртай зүйл биш ээж гэдгийг та олж мэдэж магадгүй. Тэг яг дуртай зүйлээ олж магадгүй те. Тэгэнгүүт сүүлийн 4 жилжингээ сурсан зүйл мэдээж гэд харамсалтай санагдана. Сэтгэл учруулж болохоор санагдана. Бүхэлдэн 4 жилийн турш би ингээд цаг алдсан байна штэ гэдэг ч юм уу. Ийм мэдрэмж төрөх боломжтой. Гэтэ тэрийг бити бод оронд нь та яг одоо цагтаа ямар баймаар байна, бас ирээдүгээ ямар байлгамаар байна. Үүн дээр нь анхаар тэр өнгөрсний зүйлсийг тавьж явбал та магадгүй өнгөрсөндөө хичээл сурвал бишээ гэх юм бол 10-20 жилийн турш хин нэгэн хүнтэй суусан байж байгаа 4 сард нэг юм яана энэ миний 10-20 жилээ зарцуулсан хүн онцгүй хүн байсан байж таа эсвэл миний хүн биш байсан байж таа гэдгийг ухаарч болзошгүй. Тэгэх юм бол окей. Тэгээд тэр 10-20 жилийн харилцааг явуулахад бити санаа зовоо тий. Тэрэн дээр бити анхаар оронд нь та яг одоо хинтээ яг одоо юутай ямар харилцаанд баймаар байна, ирээдүйд ямар харилцаанд баймаар байна гэдэг дээрээ анхаараарай. Ингиж энэ хэцүү үе мөчийг давхна шүү 4 сарын. За ийм байна уншлага нь ингээ сайхан боллоо. Одоо бүгдээрээ нэмэлт хэсэг рүүгээ шилжин нэмэлт хэсэг дээрээ болохоор 4 сард яаж туршаа авах уу, яаж амьдралд ингээ дараагийн шатанд очих уу, яаж илүү байх уу гэдэг дээр нь анхаарч зөвлөгөө харах болно. За бас үүн дээрээ нэмээд нэмэлт уншлагыг харах болно. Нэмэлт уншлага дээр нь 4 сард таны хайр дурлал ба карьер, санхүү гэдэг энэ 3 зүйл ямар байх вэ гэдгийг сайхан бяцхан бялуу гэдэг юм сонголттой хөзрөөр хараад өгөх болно. За тэгэхээр тэр уншлагын хөзрүүдийг нь одоо сонгоё. За нэмэлт хэсгийнх хөзөрнүүдийг сонгож өгье. За групп номер 1 Mars ангараг гэдэг хөзөр байна. Групп номер 1. Групп номер 2 Solar Flare нарны цэцрэг гэдэг юм хөзөр байна. Бас дэлгэцэн дээр цэвэрхэн тавиад өгье. Групп номер 3 Ceres Nurture энэ ээжийг бэлэгддэг их гоё энергийг үр шимийг бэлэгддэг юм хөзөр
гаргийн хүзэр байна. За тэгэхээр энэ 3 группээсээ сонгоод таас нэмэлт дээрээ өөрийнхөө сонголттой үзрөө авах боломжтой шүү. За тийм байна. Тэгэхээр нэмэлтийг мань авахыг сонирхож байгаа бол description ба доор комент холбоос дотор холбоос нь бэлэн байж байгаа. Тэр холбоосоор ороод авангууд шууд дэлгэцэн дээр бэлэн гарч ирэх болно. За тийм энэ удаагийн уншлага юм байла. 4 сарынх нь уншлага таалагдсан байх, хэрэгтэй санагдсан байх, илүү хүчрхэгчсэн, арай илүү төлөв болсон, арай илүү юм clarity буюу тэ юмыг тодор харж эхэлсэн мэдрэмж авсан байгаасаа гэж хүсэж байна. Тэр талаараа комент хэсэгт бичиж надад хэлж өгөөрэй. За маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Нэмэлтээр нь уулзъя.